Бараа танилцуулга номер 14 өнөөдөр 2025 оны 11-р сарын 9. Шинээр ирсэн болон дууссан байсан зарим бараа дахиж ирсэн байна. Тэдгээртэй хамтдаа танилцъя. Энэхүү Hikate гэдэг брендийн чихвчнүүд болон Gaming Gear гэдэг шинээр оруулж ирлээ. Удахгүй танилцуулна. Энэний бичлэгийг тусдаа оруулъя. Одоо цаашаа KZ. За KZ маань budget болон high mid гэдэг үүний үед нэлээд өргөн сонголттой болгоод орж ирсэн шин загварууд орж ирсэн. ZSN Pro гэж энэ EDX Pro X гэж энэ болохоор 02 гэдэг загвар байна. Бүр загварын хувьд нэлээд этгээд юм байна. Эдгээрээс ганц хоёрыг нь сонсож үзнэ. Тестлж үзнэ. Энийгээр VX R1 байна. R1-ийг бол манайх мэдэндээ тий Attack-ийн хамгийн алдартай загвар л болчиход байна да. Манайх төр бол best selling. Сүүлийн үед VX-ээс гадна VGN-сээр их гоё яваад байгаа. Загвар нь нэг юм арай яг доотлын лого шиг юм бэлхүүстэй урд хэсгэрээ далбар мэдээж хөнгөн скейтийн загвар нэг иймэрхүү. Тэгээ хосоосон холболттой 2.4 гэрс болон Bluetooth-тэй. DPI болон босоод одоо ерөнхий нарийн мэдээллүүдийг дараа нь оруулъя. Attack Shark маань бас эргэн ирсэн. Манай мауснууд ер нь ингээд дууссан байсан. Ганц үлдсэн байсан VX-ийн Madar болон SteelSeries Sensei юм байсан. X11 энэ нөгөө өөр дээрээ dock chargerтэй загвар. Алдарт X3 ирсэн. Хөнгөний хувьд улбар шар, ягаан, цагаан гэсэн 3 гэрэлүүд. Тэгээд бас нэг шинэ брендийг тестлэгээр авчирсан. Энэ бол Jazz гэдэг нэртэй брэнд юм лээ. Нэрийг нь зөв уншиж гинөө үгүй юу? Эний загвар магвар үзүүлэлт нь бол нэлээд дээгүүр цойлж байна лээ. Өндөр үнэлгээтэй байна лээ. Энэ хар өнгөн юм байна. За энийг дараа нь задлж үзнэ. За энийгээр нөгөө дууссан байсан capture card маань дахиад ирсэн. Чи ямар загвар лээ? CM 410. 4K дэмждэг 60 Гц-тэй capture card маань байна. Энийг одоо нэлээд хэдэн ашиглаж байна. Чанар маань дүрсний чанар дамжуулах чадамж боломжоор сайн байгаад байлээ. Энд дээр нөгөө нэг 5 нэгтэй хаб мобайл хэрэглэгч нарт бол энэ хамгийн тохиромжтой. Яг стрим хийхэд бол 3C нэг чаржтай. Тэгээд HDMI outтай. Энэ бас нэг дууссан байсан. Хүмүүс их асуугаадсан да. USB-C Gen 2 extension cable гэж байгаа. Энэ маань эдгээр салаалагчийг бариад тоглох болохоор гарын дээр хүнд өргөд дээрээс нь баахан холболтууд орж ирэхээр жоохон тохиромжгүй байдаг. Энэ нь болохоор уртсгаж өгөх зорилттой гэсэн үг. Тэгэхээр энэ дээр хаабан залгагдаж орж ирээд одоо им оролтон дээр нь ирнэ утас руугаа одоо төхөөрөмж рүүгээ залгагдана. Урт нь 1 метртэй. Энэ бол үнэхээр хэрэгтэй хэдэл шүү. За тэгээд энийгээр жоохон замбрааг байна. One-handed keyboard доо rebranding хийгээд шинжлэлийг оруулъя гэж бодсон. Хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийг тестлэхээр дээжнээс нь авчирсан. Энэ бол хайрцгийг нь ихлэ харуулчих. K50 гэдэг загвар. Switch нь blue switchтэй юм билээ, жоохон чимээтэй. Гэхдээ ингээд харахаар ердийн загварыг бодоход нэлээд өөр. Энгийн стандарт keyboardтай ингээд харьцуулаад харъя л да. Энэ зүүн талынх стандарт. Яг Space Name дээрээ ингээд. Тэгсэн чинь K50 гэдэг энэ загвар нь болохоор зүүн талдаа G1-с G4 нэмэлтүүдтэй. Тэгсэн ирнэ дээрээ энэ шиг F-үүд байхгүй. Дээд хэсэг нь F байхгүй. F-ийг G нь оруулчих. Энэ талдаа G5, G6-ыг бас нэмэлт ороод ирсэн. Тэгэхээр ийш ингэж давж дарвал бас их зүгээр юм байна. Доотлын үсгний байрлалууд бас их сонир. Энэ дээр ингээ VB гэж явж байгаа. Энд V гэдэг дуусан гутлаа доошоо B ороод нэмэлтээр M үсэг гараад ирчихэж байгаа. Тэгэхээр энээс нэг үсгээр бараг илүү олон явчихж байгаа гэсэн. Space нь тэгээд энд ор тусдаа. Space тусдаа D1-ийг ашиглаж байсан хүмүүст бол яг энэ keyboard. Би тэгж л бодож авчирсан. Ер нь бол D1-ийг хэрэглээ сурч байгаа хүмүүст зориулаад яг гарын барилт иймэрхүү болчихсон. Стандарт барилт болонгод яг энэ Space энд ор. Анхнаасаа сурж байгаа хүнд бол энэ Space-д тусдаа жоохон эвгүй байдаг шүү. Дараагаар нь юу? Redragon K585 Black Switchтэй
загварыг нь олж ирсэн. Энэ бол wireless загвар шүү. Энэ донглоор нь. Энэ баавартай идтэй. Нилээн өргөн том батарейтай. Тэгээд NP гэсэн үсэгтэй, энэ дээр G1 даралттай, RGB гэрлээ сольдог, давхар макро рек хийдэг. Хүсвэл энэ үсэгний даралтыг програмаар нь сольчих боломжтой. Гэх мэт. Миний өөрийн гэсэн ядаг хүлээгээдсэн FurryCube гэдэг брэнд M30HE гэдэг magnetic keyboard гэж байгаа. За энэ дээр юу гэж rapid trigger 8K polling rate гэж байна. Adjustable switches. За нэг иймэрхүү юмнууд байна. Switch нь болохоор Gatron Gaming гэдэг хоёр төрлөөд юм байна. Миний хувьд болохоор Mac Pro гэдэг switchтэй өмгийг нь хар ногоон оруулахдаг захиалж ирсэн. Нэг харнаа. Энийг би бүр өөрөө амар хүлээсэн. Яа, тасархаа. Загвар магварыг нь хараад байгаа. Энэ дэр гэрэл асах хэрэгтэй юм шиг байна. Эндээс юм нэмэлт зүйлттэй юм байна. Гэрнийх нь дагахууд нь зүйлт мүлдний доороо багш юм хараа. Тэгээд ар дээр юу гэж байна? 5 вольттой. Энэ чимээ бол бас яа игээд байгаа юм бэ? Switch бол гоё юм байна. Бүр үнэхээр авсаархан бүр жижиг гар хамрагчгүй загвар байна. Манай нэг гарын keyboard дандаа юм доош уртаагаад гар хамрагчтай байгаа гэдэг. Энэ бол ерөөсөө л минималны хаа юм байна. Nice. Тоглож үзнэ. Ингээ зүгээр дуусаагүй. Түрүүн яриадсан Ajaz гэх брэндийнх бас байна. Энэ бүр яг сүүлд гарчсан. Айгу тренд болоод байгаа юм лээ. PC-н дээр ч гэсэн нөгөө Dota мото тоглодог хүмүүст бол one handed keyboard айгу зай бага эзэлдэг. За тийм бол энэ дээр хараа юм баталгаа. Бусад мэдээлэлүүд болоод ингэж энд бүгдээрээ байна. Энэ бол удаа хүлээсэн задлах мөч. AK029 гэдэг загвар юм шиг байна. Танилцуулга дотроо switchтэй хөөх энэ ямар гэж улаан switch харагдаж байна. За доогоор юу байна харна. Энд юу байна харна. Энэ нөгөө switch сольдог. Кабел нь тэгснээ бас давхар оостой. Keyboard харъя. Ямар өмгийг загснаа мартсан байна хоо. Гал. Одоо энэ дотор харж би асуулбараа галыг асаах юм байна л да. Чимийг нь хартай. Улаан switch нэг ийм худуутай байд юм биш. Тэгээд энэ нэг буцах гэдэг бас их нарийн тохиргоонууд байгаа. Давхар програмыг нь суулгажаад тохиргоо хийвэл даралтын мэдрэгчийн төвшин хүртэл харуулт юм биш үү? Уг нь амар нарийн л гэдэг. Энийг дараа нь асааж үзье. Тэг хүлээж цэцсэнгүй шууд залгаа ичлээ. Зин гэрэл мэрэл бол үнэхээр гоё юм байна. Бусад нарийн тохиргоонуудыг нь дараа нь тухтаа үзье та. Нэг юм энэ хоёроос ганц шиг ирсэн шүү. Би бол яарч ин та яарч л байх та тийм ээ гэдэг. За цааш нь үргэлжлүүлээ. Cloud 2 дууссан байж байгаад ирсэн. Stringer 2 Core гэдэг баажт загвар. Баажт гэх юм уу одоо ердийн Cloud 2-ыг бодоход арай хөнгөн мик нь хураагддаг. DDSX баталгаажсан Core гэх загвар иржээ. Үнийн хувьд ч гэсэн арай хямд. Энэ өөрөө хэрэглэн бүх төрлийн тохиромжтой болж байгаа. Энд нэг ойр доолохгүй чадаагүй 20-ын бараа болцсон байсан. Cloud 3-ийн pink биш хаа rose арай өмнөхөө бодвол зөөлөн ягаан өнгөтэй. Нэг юм гоё юмтай ганцхан шиг болж ирсэн шүү. За цаашлаад энийгээр юу вэ? Хит дуудчихлаа. Hammerhead Pro V2 V3 энийг танилцуулж амжаагүй байж л өмнөх дээр нэзэнтэй болсон. Энэ олон жилийн дараах шинжил өөр дээрээ C донголтой болсон юм биш үү? Cloud 2-ыг л Legend домог гэдэг яг үүндээ домогч энэ баг. Олон жилийн дараах version 3 домог дуурал бол амар л болцсон юм шиг байл шүү. Авсан үгээс мэдээлэл авсан. Хээр бүр тасархаа гэсэн. Энэ нөгөө Linza Scorpion 2 дахин ирсэн
Энийг одоо яаран таслахгүй байнгын бэлэн байлгаж байна. Зарим хэрэглэгч нар маань жоохон уурлаадсан яг талаараа байдгүй ингээд загнуулаад авчираад байгаа да. Энд болохоор нөгөө бээлийн хөрөвч гэж ярьдаг тийм. Энэс бас хэд хэдэн хүмүүс асуугаад байсан. Аваад ирсэн. Үн бол хямдхан зар биш. Зарим хүмүүс нөгөө алгаар яг мэрэгжлийнхэн точ нь алгаараа яг алах хэсгээр ингээд дэлгэц рүү орж мэдрээд точ алдуулаад байна. Тийм хүмүүст бол энэ илүү хэрэгтэй юм шиг байна лээ. За iPad, таблет, keyboard mouse залгадаг хэрэглэгчд маань зориулсан. Spook хос сенстэй 6 чиптэй. Адаптер нүүр дээр юм давхар сенстэй болоод ирсэн. За энийг Cloud 3-ын wireless 2-ын wireless ярьсан тий. Тэгээ эцэст нь нөгөө mousepad шинжилсэн. Өмнөх нь арай жижигдээд исэн юм шиг лээ. Ерөнхийдөө энэ mousepad-ыг бол бэлэн өгчт юм дөө манайхан мэдчихэж байгаа. Энэс нэлээд томыг аваад ирсэн. Энэ бол бүр нэлээд том юм биш үү. Тэгээд бэлгэний бус арай илүү чанартай юм авъя гэвэл cherry байгаа шүү. Жижиг том хэмжээтэй зураг маргаараас өөрөөр байгаа. За баярлалаа guys.